Та бүхэн орчин үед хувь хүний хөгжлийн эсвэл удирдах манлайлах гэх мэт сэдвтэ сургалт, коучинг гэх зүйлсийн талаар өчнөн удаа сонсож, харин зарим нь нэг удаач гэсэн хамрагдаад амтсан ч байж мэдэх юм. Харьцангуй саяхан буюу 2020 онд Америк нэгдсэн улсыг шуугуулсан нэгэн шүүх хурал боосон нь Nexium гэх хувь хүний хөгжлийн сургалт явуулдаг сүлжээ компани үүсгэн байгуулагч Кит Ранер гихчин шүүх хурал байлаа. Түүний үүсгэн байгуулсан энэ сүлжээний байгууллагт Холливуудын оддоос ахуулаад тэр бомтонгуудч нэгдэж байлаа. Nexium гэх байгууллага нь цаасан дээр бол үйлчлүүлэгчдийгээ сэтгэл зүйн асуудалтайгаа тэмцэхтэн сургалт семинараараа тусалж байсан ч бодит байдал дээр мөн тэмч гэмзэмгүй байгууллага биш болж таарсан юм. Голчлон салсан эсвэл сэтгэл готролд орсон эмэгтэйчүүдийг өөрсдийн сургалтандаа хамруулж тэнд тархийг нь бүрэн угааж итгэлийг нь олоод дараа нь агсан төвчний сургалт гэх нэрэн дор өөр хөтөлбөр санал болгож тэнд хамаг бузар булхаа нэхэлдэг байсан гэдэг. За ингээд өнөөдрийн бичлэгээр энэ бүгдийг цэгцтэй дараалтаа нь ярилцгуул. Хариулт үгүй суугийг дагаагүй энэ бичлэгийг үзэж байгаа бол дагаарай гэж хүсье. Nexium-ыг үүсгэн байгуулагч Кит Ранер гэгч 1960 онд Нью-Йорк хотод төржээ. Китийн хүүхэд насыг ад жаргалтай өнгөрсөн гэхэд тун хэцүү. Учир нь ээж нь архины хамааралтай байсанд аав ээж нь багт нь салсан байна. Кит хүү бага наснаас сониуч нэгэн байсан бөгөөд ном их уншдаг даруй төлөв байрын хүү байв. Хожим нэгэн яриа гарсан нь түүний энэ бүхнээ эхлүүлэхэд нь тодорхой хувь нэмэр оруулсан зохиол бол Isaac Asimovын Second Foundation гэх зохиол юм. Энэ зохиол бас нэг алдартай шашны гаж урсгалыг үүсгэн байгуулагч Сёко Асахарагийн ч дуртай зохиол байсан гэдэг. Ранер мөн бага залуу наснаас охтуудыг татах чадвартай байсан бөгөөд охид бүсгүйчүүлд тус бүртэн зөвхөн өөрт нь л хайртай гэж итгүүлж чаддаг байв. Китийн аавын хожим хэлснээр хүүн том болох тусам өөрийгөө онцгой нэгэн гэж итгэдэг болж ирсэн. Бараг л газар дээрх бурхан мэдж аашилдаг болж эхэлсэн гэжээ. Тэр 1990-ад оны ихэнх үед сүлжээний бизнес эхлүүлсэн ч 3 жил ч өрөөгүй байхад нь түүний бизнесийг Америк нэгдсэн улсын хууль хүчнийхэн сонирхон эхэлж 1993 онд шүүх Китийн бизнесийг санхүүгийн пирамид гэж үзэн хааж $40 мянган торгууль тавьсан байдаг. Энэхүү анхны бизнесэнд бүтлгүүцэнд Кит витамин болон биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж эхэлсэн юм. Гэвч энэ удаач гэсэн тэр дампуурсан бөгөөд энэ удаа төр засаг ямар ч хамааралгүй өөрөө зах зээлийнхээ жамаар 1999 онд дампуурсан гэжээ. Хоёр ч удаагийн оролдлого нь бүтлгүүцэнд Кит өөрийгөө худалдааны бизнест амжилт олохгүй юм байна гэж ойлгож эхэлж байсан юм. Яг энэ үедээ тэр Нэнси Залцман гэх эмэгтэйтэй танилцсан нь түүний цаашдын хувь заяаг тодорхойлсон үйл явдал болсон байна. Нэнси Залцман анагаах ухааны боловсрол эзэмсэн нэгэн байсан ч Ховс болон нейролингвистикийн програмчлал гэх мэт шинжлэх ухааны бус зүйлсээр оролддог нэгэн байв. Энэхүү Нэнси болон Кит нар дугуугаа олсноор орчин үед муу нэрээр алдартай болсон Nexium-ыг 1998 онд үүсгэн байгуулцгаасан юм. Тэд өөрсдийн сургалт семинаруудаа хувь хүний хөгжлийн болон удирдан манлайлах чадварыг хөгжүүлэх сургалтууд хэмээн нэрлэн үйл ажиллагаагаа явуулж байсан бөгөөд анхнаасаа л Nexium-д тоталитар гаж урсгалын өнгө аяс анзаарэгдэж байсан гэдэг. Кит Ранер өөртөө авангард гэх цол хэрэгмээр нэрлэж хүмүүсээ ч өөрийг нь тэгж дуутахыг хүсэж байлаа. Тэдний хичээл сургалт маш эрчимтэй түргэн дэлгэрж, жирийн иргэдээс гадна алтар нэр эрх мэдэлтэй хүмүүс ч элсэж байсан юм. Жишээ нь алдартай бизнесвүмэн Шейла Джонсон, Английн магнат Ричард Брэнсон, Мексикийн хуучин ерөнхийлөгчийн охин Анна Кристина Фокс болон хэд хэдэн жүжигчин бүсгүйчүүлж байлаа. Кит ч жүжигчин бүсгүйчүүдийг элсүүлэх маш их сонирхолтой байсан нь мэдээж тэдний шүтэн бишрэгч эмэгтэйчүүдийн армийг Nexium-д элсүүлэх зорилготой. Ингэж тэд 2006 онд тухайн үедээ алдартай телевизийн цувралын од жүжигчин Эллисон Мэкигч игнэнд амжилттай нэгтгэсэн юм. Nexium хувь хүний хөгжлийн сургалт хийдэг компани мэт байсан ч үнэн хэрэгтээ шашны гаж урсгалыг санагдуулсан мөн зарим талаараа сүлжээний бизнес буюу пирамидыг санагдуулж байлаа. Энэ нь Кит Ранерийн өмнө нь сүлжээний бизнес хийж байсантай нь болон энэ төрлийн зүйлсээр ихээхэн сонирхож судалдаг байсантай нь холбоотой биз. Холбооны мөрдөх товчооны хожим мэдгдснээр жүжигчин Эллисон Мэк пирамидын дээд хэсэгт нь байр суурь эзлэж байсан. Тэр шинээр бүсгүйчүүдийг өргөтөн авчрах үүрэгтэй байсан гэжээ. Харин дараа нь эдгээр өргөцсөн хүмүүсээ хувь хүний хөгжлөн гэх мэт сургалтуудын ачаар амьдралтаа дивжин дээшилж, супер эмэгтэй болон гэх мэт зүйлсээр тархийг нь маш сайн угаагаад ойртож дотноссон хойноо тэдний эсрэг эмзэг мэдээллийг нь олж аван ирээдүйд сүрдүүлэн барьцаалдаг байна. Хохирогчд нь хожим хэлснээр тэдний арга барил зөвхөн айлхан сүрдүүлэхтэр биш, тархийг нь маш сайн угаахад мөн оршдог байсан гэцгээж байв.
Хохирогчд нь тодорхой цаг мөчийг хүртэл Нексүмийн хийж буй энэ бүх зүйлс нь өөрийнх нь сайн сайхны төлөө гэдэгт сэтгэлийнхээ гүнээс итгэцгээдэг байсан талаараа хожим хэлсэн байдаг. Нексүмийн сургалт семинаруудад тархиа угаалгаад тодорхой шалгууруудыг хангасан бүсгүүчүүлд дараагийн бүр ахисан төвшний нууц бүлгэмд элсэж илүү сайн сайхан зүйлд хүргэх санал тавьдаг нь доос гэгчд элсэх санал юм. Доост анхнаасаа хүн элсүүлэхдээ өөрийнх нь эсрэг олон нийтэд ил болохыг хүсдэггүй мэдээлэл зураг бичлэгэнд байгаа хүмүүсээс сонгохын дээр өндөр мөнгөнд дүнтэй барьцаа байршуулахыг шаарддаг. Энэ шалгууруудыг нь хангах хүмүүсээс л элсүүлдэг байв. Доост ч гэсэн мэдээж дээр нь Кит Ранер өөрөө байх бол түүний дор 8 эзэгтэй гих нэртэй бүсгүүчүүд байх ба эзэгтэй тус бүрэн доороо 6 зарцтай. Харин зарц болсон бүсгүүчүүдийн биед яг л мал тамгалж байгаа мэт Кит Ранерийн нэрний эхний үсгүүд болох KR гэх үсгүүтэд тамга улаасхан тамгалдгаас гадна Элисон Мэккинч нэртэй тамга дарддаг байв. Зарим хүмүүс доост илсээд юутай орооцолтноо ухаардагч өөрийнх нь эсрэг мэдээлэл их хэмжээний мөнгөн барьцаа зэрэгээсээ болоод орхиж чаддаггүй байсан юм. Эдгээр зарцууд болон эзэгтэй гих эмэгтэйчүүд бүгд Кит Ранертэй бэлгийн харьцаанд орох ёстой. Үүгээрс зогсохгүй зарцууд цаашдаа өөрийнхөө доор бас үйлчлэгч гих эмэгтэйчүүд авах эрхтэй гэхээр хичнээн олон хүн энд хамрагдах боломжтой харагдаж байна. Эмэгтэйчүүдийн хэнийг нь алдаа дутагдал гаргах юм бол тэднийг торгох, зодох, эсвэл хоол ундыг нь хорих гэх мэт замаар шийдэгдэг байснаас гадна Кит туранхай эмэгтэйчүүдэд дуртай тул зарц болсон эмэгтэйчүүдийн хоолыг байж болох бага хэмжээнд аваач нь тэднийг тураадаг байсан гэв. Хожим бас нэгэн зүйл ил болсон нь Элисон Мэк Harry Potter-ын гол дөрүүдийн нэг жүжигчин Emma Watson хүртэл Нексүмд элсүүлэхийг өрсөн гэх мэдээ байсан бөгөөд азар Emma Watson үүнийг нь сонирхоогүй байна. Урлаг соёлын одуудаас гадна улс төрч өөрийн гар хөлөө оруулахыг хүсэж байсныг нь илтгэх үйл явдлууд гарч байсан нь тэд 2007 онд Хиллари Клинтоны сонгуулийн ажилд идэвхтэй хандив өгч байснаар нь харагдана. Нексүм хэдий ч алдар нэрд хүрэхийн хэрээр тэдэнд эргэлзээ тээж үл итгэсэн иргэдийн тооч мэдээж өсөж байлаа. Хүмүүс энд ямар нэгэн эрүүл бус зүйл байна гэж хардаж эхэлснээс гадна сэтгүүлчид ч тэднийг сонирхож эхэлсэн байдаг. Гэвч хинч ба гаднаас нь Нексүмийг сонирхож эхлэх үед Кит үүнд нь маш ихээр дургуутсаж хүчрхэг өмгөөлөгчдийн багаараа шүүхэд ханддаг байв. Ингэж анхны томоохон шүүх ажиллагаа 2003 онд дуусна. Рик Росс гэгчин шашны урсгал судалдаг байгууллага Нексүмийн хэвлүүлсэн боршуур дээр үндэслэн гаж урсгалын шинжтэй гэж тодорхойлон бичсэнс болж энэ шүүх хурал эхэлсэн юм. Нексүмийн сургалтын бүх материалууд зохиогчийн эрхээр хамгаалагдсан бөгөөд хэн ч үүнийг нь олон нийтэд ил болгох эрхгүй байсан гэж үзэн шүүгдсэн байна. Хүмүүс Нексүмд анх хэлсгээр эрэхтэн л дотоод мэдээлэл, сургалтын материалууд гээд бүхнийг хизээч задруулахгүй гэсэн гарын үсэг зурулдаг байсан гэхлээр тэдэнд айх зүйл их байсан нь анхнаас л ойлгогдож болохоор байгаа юм. Рик Россын бичсэн дүгнэлт тодорхойлтод шашны гаж урсгалын шинжтэй гэдгээс гадна тарих угаалтч байна гэх дүгнэлт гаргасан байна. Үүнд нь мэдээж Кит Ранер Россын байгууллагыг шүүхэд өгсөн ч шүүх Россын байгууллагын талд шийдвэр гаргасан байдаг. Тэд шүүмж дүгнэлт хууль зөрчөөгүй гэж тогтоосон ба тэр үед Нексүмийн бузар булаа хэрэгүүдийн талаар олон нийтэд ил болоогүй байсан тул энэ шүүхийн хэрэг хүмүүсийн анхаарлыг төдийлөн татлахгүй өнгөрчээ. 2009 онд Нексүм нэгэн амжилттай PR хийсэн нь Нексүмийн толгой офис оршдог Олбаны хотод Далай ламыг маш их хөрөнгө зарж авчирсан үйл явдал юм. Өмнө хальт дурлаад өнгөрдөг Сёко Асахарач Далай ламыг өөрийн PR-ын зорилгодоо мөн ашигласныг дурдах хэрэгтэй. Гэвч Далай ламч Нексүмийн болон Кит Ранерийн эргэн тойронд бугшаад байгаа зүйлсээс тэднийг аварч чадаагүй юм. Тэр үед Нексүмийн эсрэг олон тооны хүчрхэг нөлөө бүхий дайснууд нэмэгцээр байсан бол хэвлэлд Нексүмээс зугтааж мултарч чадсан хүмүүсийн зочирдом түүхүүд араасаа гарч байв. Гисэн хэдий ч Нексүмийн нөлөө бүхий байдал болон хүчрхэг өмгөөлөгч хуульчдынх нь багийнх нь ачаар эдгээр түүхүүд тэр болгон төдийлөн газар авалгүй байсан ч 2017 онд бүхнийг эргэж буцалтгүй өөрчилсөн үйл явдал болсон юм. Сэтгүүлч Фрэнк Парлатогийн эрен сурвалжлах нийтлэл хэвлэгдснээр Нексүм ганхаж эхэлсэн байна. Хэдий Нексүм дотрооч хүн бүр доос гэх нууц бүлгийн талаар мэддэггүй байсан ч анх шүгэл үлээсэн хүн бол жүжигчин Бонни Писсе гэгч юм. Бонни найруулагч Марк Висентигийн эхнэр бөгөөд Нексүмд болоод байгаа хачирхалтай зүйлсийг анзаарч эхэлсэн гэжээ. Тэр өөрөө доост байдаггүй байсан ч зарим гишүүд нь маш туранхай царай алдсан байгааг анзаарсан бөгөөд өдөр ирэх тусам Нексүмийн үйл ажиллагаа нэг л с жиг бүхий санагдаж эхэлсэн байна. Бонни Нексүм нэг л биш байгааг нөхөртөө хэлж тэндээс гарч зүгтамар байгаа талаараа ярьсан юм.
Нөхөр Марк Винсентэн ч мөн адил Нексумын гишүүн байсан. Өөрийн амьдралын 12 жилиг тэнд зориулсан нэгэн байсан ч их нэртээ итгэж шалгаж үзэхэр шийдсэн юм. Марк Китээс юм ярих бүртээ ямар нэгэн зүйл мэдчих гээд асуудаг байсан ч Китийн хариултууд түүнд улам ойлгомжгүй шижигтэй санагдж байлаа. Марк өөрөө гишүүдээс янз бүрийн зүйл асууж сургалж явсаар өөрийн нэгэн ойр дотын найз эмэгтэйтэйгээ юм ярьж байгаад түүнд доос гэх нууц бүлгэмд элсэх санал ирсэн. Тэнд орохын тулд их хэмжээний мөнгө байршуулах ёстойг сонсож анх удаа доосын талаар мэдсэн юм. Марк Винсентэ нэг л өдөр Кит Ранерээс шууд тулган доосын талаар асуусан байдаг. Гэвч Кит би ч гэсэн Нексум дотор байдаг их эмэгтэйчүүдийн нууц бүлгэм шиг зүйлсийн талаар сонссон. Үнэн эсхийг нь мэдэхгүй. Гэхдээ үнэн байлаач би ямар ч хамааралгүй гэх зүйл түүнд хэлжээ. Энэ хариултад нь Марк итгээгүй ба Нексумын хамгийн нөлөө бүхий хүн сонсож байсан хэрнээ сайн мэддэггүй. Түүнтэй огт хамааралгүй нууц бүлгэм яг л байв гэж тэр бодсон гэв. Марк энэ үед Кит Ранерт итгэхэ болсон байсанд улам үүнийгээ цааш өргөжлүүлэн ухсаар нэгэн өдөр Эллисон Мэкийн компьютер дээрээс Кит Ранерт өргөдөг тангаргийн талаар олж мэдсэн байна. Тэр мөн доост байдаг хүмүүсийг мэдэж, тэр дунд нь сайн найз Сара Эдмонсон байгаагч мэдэн түүн дээр очин асуусан ч эхлээд өнөөх нь гүрийж байсан ч хожим найздаа бүх үннээ хэлжээ. Марк их нэртэйгээ болон найз Сарагийн хамтаар Нексумээс гарч зогтон олон нийтэд зарлж өөрсдийн олон жилийн турш байгуулсан том байгууллага нураах амаргүй үйл хэрэгч тэдэнд тулгарн ирсэн байна. Тэд энэ бүх хугацаанд Нексумын эсрэг байсан олон тооны хүмүүстэй холбогдож, бүр өмнө нь Нексумын эсрэг нийтлэл бичих гээд бүтлгүүдэж байсан сэтгүүлч Фрэнк Парлатод мөн хандан эхний ээлжинд нийгэмд цочроо өгөх нийтлэл бичүүлсэн юм. Шууд цагдаа хууль хүчнийхэнд ханд бол Нексум маш нөлөө бүхий учир амархан дарж дөнгөх байх гэж үзэн олон нийтэд хүргэх нь хамгийн зөв шийдвэр болсон байна. Нийтлэлийг үнэн гэдгийг нь батлахын тулд өөрсдөө ил гаргах хэрэгтэй болсон ба Сара Доосын гишүүн байсан тул Нью-Йорк Таймс-ийн нийтлэлд өөрийн биеэр ярьцлага өгч бүх бузар булааг нь дэлгэх болсон юм. Ингээд бүх зүйл ил болж тэр дундаа Доосын талаар ил болох үед Китээс гадна жүжигчин Эллисон Мэк мөн гол хүн гэдэг нь тодорхой болж тэр анх хүмүүсийг ямар ч мэдээ алдуулагчгүйгээр улаас нь тамгаар тамгалах, зөрчил гаргавал шийтгэх зэргийг Китээс төрүүлж бодож олсон ярагчин гэдэг нь ч тодорхой болов. Нийтлэлийн дараа өөр Нексумын болон Доосын гишүүд араараасаа гарч ирэн ил болж ярилцлага өгч үнэн гэлчилж эхэлсэн байдаг. Энэ бүхэн үр дүнгээ өгч Мексик руу зугтаад байсан Кит Ранерыг 2018 оны 3 дугаар сард баривчилж Америк нэгэн улс руу авчирсан юм. Цагдаа нарыг барих үед ч Кит өөрийн босромог зүйлсээ хийж байгаад баригдсан гэжээ. Кит Ранерийн дараа Эллисон Мэкигч баривчилж, араараас нь Нэнси Зальцман мэтийн Нексумын нөлөө бүхий хүмүүсийг баривчилж эхэлсэн байна. Шалгалтын явцад Нексумч гэсэн бусад тоталитар урсгалуудын адил дотроо тодорхой эрэмт дараалтай. Тэд үүнийг яг л дорны тулааны урлагийн адил өнгийн бүснүүчиг өнгийн оролтуудаар илэрхийлдэг байсан гэв. Мөн гишүүд бүртээ шинэ хүн идэвхтэй элсүүлж, Нексумыг өргөжүүлэн тэлэх, орлогоосоо сар бүр хандив өгч үйл ажиллагаагаа дэмждэг байх ёстой гэх мэт шаардлагууд тавьдаг байсан юм. Сүүлдээ Нексумд элсэх сургалтанд нь хамрагдах зэрэг нь хэдэн мянган доллар ч хүрч байсан гэхлээр маш сайн тарих угаалтууд хийгдэж байсан гэлтгэж байна. Хичээлүүдийнх нь бүтцийн хувьд сэтгэл зүй болон даалт хүчний гих мэт номлолуудын холимог байхаас гадна хууль эрх зүйнч мэдлэг олгож байв. Жишээ нь хэрвээ эхнэр нөхрийнх нь аль нэг нь генетнаас барвал хуулийн үүднээс ямар ашиг шим хүртэж болох талаар гих мэт сэдвүүдэрч хичээл семинар ордог байсан гэжээ. Энд хичээл сургалтуудаас гадна баяр тэмдэглэдэг байсных нь хамгийн том нь үүсгэн байгуулагч Кит Ранерийн төрсөн өдөр байсан юм. 2020 оны 10 дугаар сард олон хүний удаан хүлээсэн Кит Ранерийн шүүх хурал болж түүнд тулгасан бүх зүйл ангиудад буруутай тооцсон 120 жилийн хоригдол авснаас гадна $2 сая торгуул төлөх ёстой болжээ. Нэнси Зальцман 42 сарын хоригдол авсан бол Эллисон Мэкт эхлээд 20 жилийн ял төлөвлөж байсан ч хожим нь 3 жилийн хоригдол өгснөөс 2 жилд нь суугаад 2023 оны 7 дугаар сард суллагдсан юм. Манай өнөөдрийн бичлэгийн үйл явдалтай төстэй үйл явдлыг харуулах кино үзэхийг хүсвэл танд Тичаал цувралын 2 дугаар бүлгийг санал болгомоор. Тус цувралын 2 дугаар бүлгийн 2 дугаар ангид мөн адил секс колтын талаар өгүүлнэ. Тичаал цувралын 2 дугаар бүлэг нь нийт 5 ангитай. Анги болгоно нь өөр түүх үйл явдлыг харуулдаг. Толгой өргөм нууцлаг үйл явдал болон эротик киноны хослыг та Look TV-гийн насан туршидтын цэсэнд байрлах Тичаал цувралаас хүлээн авч үзээрэй.